Уул уурхай дээр тулгуурласан эдийн засгт манай орны хувьд сүүлийн үед уул уурхайн салбарын тулгамдсан асуудал санаа зовоод байгаа. За стратегийн ач холбогдолтой орд газруудад гадны улсуудаас орж ирэх хөрөнгө оруулалт нь татарч, за энэ салбарын явц зогсонгүй байдалд ороход хүргэж байгаа гэхэд хэлцдэггүй. За өчигдөр буюу энэ сарын 26-ны өдрөөс хойш тусгаар тогтнолын ордон дээр Монгол ардын намаас санаачилж бид хамтдаа үндэсний форумыг зохион байгуулж байгаа билээ. Энэ форумын хүрээнд салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, за салбаруудын эрдэмтэн судлаач, эдийн засгчид өөрсдийн дүгнэлтэд тайлгнаж гарах гарцын талаар хэлэлцэж байна. Хүний хөгжлөөс эхлүүлээд тухайн салбарын хөгжлийн асуудлуудаа хүртэл бид өрсөлдөх чадвар дээр нэлээд алдаж байгаа юм байна. Өрсөлдөх чадварын тэр олон улсын одоо яг норм дүрмийн дагуу өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр тэр параметруудаа барьж ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйл. 3 дугаарт бол ерөөсөө Монгол ардын намын зүгээс тавьж байгаа нэг гол зүйл бол бид нар ерөнхийдөө Монголын эдийн засгийг, нийгмийн эдийн засгийг сэргээх, босгох газрын зураг бол бидэрт байна. Бид нар нэгэсний ерөнхийдөө яаж яваад яаж сэргээж болох вэ гэдгийг бол харж байна. Харамсалтай нь энийг хэрэгжүүлэхийн тулд үндэсний зөвшөлтсөл, үндэсний хамтын ажиллагаа, үндснээрээ юм нэгдлийн асуудал чухал байна. Улс төрийн намууд намжирахгүй, талцахгүй, хуваагдахгүйгээр үндэсний энэ одоо боловсон хүчнүүд нэгдэж нийлж улс орныхоо хөгжлийн төлөө хамтдаа ажиллах ёстой гэж бид үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр бид хамтдаа гэсэн энэхүү зөвлөгөө, энэхүү одоо үндэсний форум зохион байгуулж байна. Уул уурхайн салбарын уналтын шалтгааныг олж тогтооход хүндрэлтэй асуудлууд байгааг холбогдох хүн хэлж байна. За магадгүй энэ талаар тоймтой тооцоо судалгаа гарах мэргэжлийн байгууллага хомс учир уналтны учир шалтгааныг онцлоход хэцүү байх магадaltaй гэдгийг ч хэлж байсан юм а. Тэгэхээр хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжил амжилтгүй болсон шалтгааныг ер нь одоо ямар нэгэн байдлаар онцлох хэрэгтэй. Бид нар бүгд онцлог ерөнхийд тавиад байгаа. Тэгэхдээ энэ хүлээн зөвшөөрөгдсөн тийм цогц аргаар одоо судалж онцлж чадахгүй байна. Тэрний судалд онцлдог хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц алга байна. Өөрөөр бодлогын институт ч гэх юм уу, судалгааны институт ч гэх юм уу, хөндлөнгийн мэрэгсэн. Тийм учраас одоо ингээд улс төрийн шийдвэр их гаргадаг, дэв гинтгийн шийдвэр гаргадаг, судалгаагүйгээр маш олон хууль батлагддаг. Дараа нь хэрэгж боломжгүй хууль. Хамгийн одоо том жишээ нь урт нэртэй хууль байгаа шүү дээ. За гэтэл энэ ол улсад яадаг юм гэхээр энэ мэрэгсэн байгууллагууд энэ судалгаанууд хийдэг, зөвлөмжөө гаргадаг ийм л байдалтай. Дээрх форум зөвхөн уул уурхайн гэлтгүй эдийн засаг, хөдөө аж ахуй гэд улс орны эрх ашигт хамаатай бүх салбаруудын тулгамдсан асуудлаар 5 өдөр хэлэлцүүлж өндөрлөх юм байна. Бүх нийтийн санал асуулга дээрээс үндэслэн тулгамдсан асуудлуудаар хэлэлцэж байгаа учраас эерэг үр дүнгийн хүлээлт нийгэмд үүсгэх нь нууц шимаа.